Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 69 дэх бичлэг эхэлж байна. Өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр дүүтэйгээ гоё уцаар яриад нэг бодол бол орж ирсэн. Тэгээд энийг түнд бас дүүдээ бас талархаж байна. Тэгээд бит хоёр уцаар юу ярьсан юм бэ гэхээр яриан дундуур нэг юм эхэлсэн. Нэг одоо санаа гарч ирсэн юм гэхээр би яг хаанаас сонсч ирсэн яг одоо санахгүй байна. Гэхдээ амжилтын 50% нь юунаас үүдэлтэй вэ гэхээр эхлэх гэж. Хүн хизээч одоо юу гэдгийг би ийм сайн болчоод эсвэл энийг илүү гоё болгочоо тэгээд эхлэн дараа нь одоо гэдэг ч юм уу тэгсээр байгаад эхлэхгүй байгаад ахаар хизээч одоо эхэлдэггүй. Тэгэхээр тэр тавьсан би одоо юу гэдгийг жишээлбэл би эрүүл чирэг болно гээл гоё би ийм гоё гуталтай болохоороогүй ийм гоё одоо бэлтгэлийн уцтай болохоороо би бэлтгэл хийн эсвэл бол би бэлдэржуулах одоо клубттэй бүртгүүлэхээрээ би мөнгөтэй болохоороо би тэгснийхэн дараа гисээр агаад хизээч эхэлдэггүй гэтэл та эхлэх юм бол дараа нь өөрийгөө ингээд сайжруулад явах боломжтой. Гэртээ дасгалаа хийгээд ээж болно. Гэртээ хийж байгаа дасгалаа яаж сайжруулах вэ? Би амьсгалаа зөв хуваарлж гин үү те? Яг ингээд эхлээд явсан үед бол өөрийгөө яаж сайжруулах вэ? Тухайн яг зорилтондоо яаж сайжруулах вэ? Юу хийх вэ гэдэг дээр байгаа гэсэн үг. Миний хувьд би энэхүү сувгаа эхлээд бичлэгээ хийгээд явсандаа талархаж байна. Яагаад вэ гэхээр ингээд хийгээд яваад эхлэхээр би өөрөө ч гэсэн бичлэгээ сайжруулах боломжууд хүмүүст яаж илүү гоё үн цэнтэй мэдээлэл хэрэг болох мэдээлэл яаж өгөх вэ гэдэг тал руугаа илүү хандаад ирж байгаа гэсэн. Тэгэхээр миний одоо энэ уран бүтээлүүд ч гэсэн улам сайжраад явна гэсэн. Тэгэхээр та нар энийг бас өөртөө бодоорой. Тэгээд миний бичлэгүүд таалагдж байгаа бол эрхийн мэрэгнээ өргөөд лайк тавчийг дараад тэгээд миний сувгийг захиалаагүй байгаа бол захиалаад тэгээд subscribe гэж байгаа. Эсвэл захиалах гэж байгаа. Тэгээд хажууд байгаа хонхны жижиг зургийг дараарай. Тэгэх юм бол миний оруулсан шинэ бичлэгүүд очиход та нарт мэдээлэл очно гэсэн. За, тэгээд 50 амьдралыг Монголдо дараа уулзтлаа баяртай. Миний сувгийг YouTube дээр захиалж аваарай. Баярлалаа.